амин димээ аяга луунгаас. Хүүхдийн нүдийг харааг сайжруулдаг тэгээ бас өндөр алгадаг гэдэг талаар надад бол яг ингээл луунгаас хамаагүй гоё санагдсан. Дангаар нь луун гэдэг дургу харин хоолнд хийсэн байх үед зүгээр идчихдэг. Тэгээд луунг хараанд цангаас сонсч байсан. Ач тусын талаар ч мэдээлэл бүрэн өгөх юм бол чи луунгийн хэрэглээг одоо алюминий жүүстэй ажиллахнаар өөрийнхөө хэрэглэнд оруулах уу? Оруулах аа. Сая амсгад бол ингээд яг буцаад бага наснд очиж санагдсан. Жохон бахад юм хүүхдийн нухаш гэдэг нэг юмнууд байдаг шүү дээ. Тимийг айгуу иддэг байсан. Тэгээ яг тэр нь бас гоё амттай байсан. Луун хүнсний ногоо мэдээж хэрэг хүүхдүүдийн хараа болон өсөлтөнд хамгийн чухал нөлөөтэй хэрэгтэй хүнсний ногоо гэж боддог. За саяхан амсч үзсэн луунгийн шүүд мэдээж надад бол маш их таалагдлаа. Яг ингээ 100% органик санагдсан. За хүүхдүүд маань ч гэсэндээ дуртай бүгдээрээ ууж дуусгалаа. Хитапит үйлдвэрээс үйлдвэрийн манай сургууль дээр ирж төхөөрөмжөө байрлуулад манай хүүхдүүдэд энэ амтлагаа болгон 2 төрлийн жүүсээ явуулсан байгаа. Бид ингээд тэрний дагуу хүүхдүүдтэй амтлагаа болгон өглөө хүүхдүүд нь маш дуртай ууж байна. Тэнгуяа луунгийн шүүс бас А витаминаар баялаг байдаг. Луунгийн шүүсний хувьд их хүүхдүүдийн биед бол маш ашигтай. Нүдний хараанд сайнаас гадна А витаминаар баялаг байдаг учраас өдөр бүрийн хэрэглээ болон хэрэглэхэд маш их ашиг тустай. Органик 100% одоо ингээд өөрсдөнтэй хэрэгтэй эрүүл хүнсийг өгж явах нь чухал гэж боддог учраас энэ луунгийн шүүс нь бол цаашдын үдийн таны хүрт орох нь ол зүйтэй зөв гэж бодож байна.